Үндэсний зэрэглээ. 2 дугаар бүлэг. Нуурын үз. Өглөөний нараа уулсын цаанаас мандахад нуурын усны дээгүр өтгөн манан хөрж байв. Гадаа намгүй. Зөвхөн хаа нэг шууд уу сонсогдно. Солонгот цонхны цаана зогсоод нойр минутээр гадаах манан гიშэртэн. Тэр шин болсон бүхний зүүд гэж бодохыг хичээж байлаа. Гэхдээ ширээн дээр мандахын гарын бугын цаг хөвтөж байв. Элсэнд норж зүүн яг 3 цаг 17 минутан дээр зогсжээ. Тэр мөчд мандах алга болсон цаг нь байж болохыг Солонг гинэт ойлгов. Тэмүүлээ. Тэр үнэхээр живсэн гэж үү? Үгүй. Битгий тэгж хэл. Магадгүй зүгээр л гарч яваад төрсөн байх гэж Тэмүүлэн хариулв. Гэвч хоёул мэдэрч байв. Энэ байшинд 2 хүн биш 3 дахь хүн байгаа мэт. Тэд тэр өдөр нуурын эрэгт бууж мандахын мөрийг хайв. Элсэн дээр шууны мөр, салхины сор нэг л газар гүн хонхор үлдсэн байлаа. Нуурын унс гинэт нэг л өөр харагдана. Гаднараг нь толин мэт бус. Амтан юм шиг атраад байв. Солонг ус руу харж зогсоход яг гүнээс хин нэгний нүд ширтээр байгаа мэт сэтгэгдэл төрж. Тэнд нэг юм байна гэж тэр аяархан хэлв. Хаана? Усны гүнд яг над руу харж байна. Тэмүүлэн ус руу харсан ч юу ч харагдсангүй. Гэхдээ тэр мөчөд усан дээр долгион өсч дунд нь нэг цагаан даашинсны хормой аажуухан хөвж байв. Тэр хормой яг мандахын өмсдөг байсан хувцастай адил байлаа. Шүн дунд салхи гинэт хүчтэй босож байшингийн дээврийг сэвэлзүүлж эхлэв. Хаалга ганцхан дуугаар тас гэж онгой. Солонг сэрээд хажуудаа хинч байхгүй ганцаар Тэмүүлэн алга байв. Тэр дуугийгээр доош буухад зочны өрөөний гэрэл сулхан анивчиж хөшиг салхинд дэрвэн. Харин цонхны гадна нуурын зүг харвал Тэмүүлэн гартаа чийдэн мэрчгсэн усны тэрэг зогсож байлаа. Солон айсандаа түүнийг дуудлаа. Тэмүүлэн, Тэмүүлэн, орж ирээрээ, орой болсон байна. Хариу алга. Тэмүүлэнгийн хөдөлгөөн удаан хий үл шиг хачин нэгэн байдлаар байлаа. Тэр хойноос ирэхэд царай нь цон хийж нүдэн цаана хоосон байв. Солонгоо гэж сулхан хэлээд инээмсэглэв. Тэр намайг дуудаж байна. Гэтэл гинэт түүний хөлийн дорох газар нурх мэт нуурын усанд татган орлоо. Солон орилж гүйж атсан ч нуур аль хэдийн толь мэт нам гүн болчихсон байв. Тэмүүлэнгийн чийдэн усан дээгүр хөвж дараа нь зэрэглээ шиг гэрэл болон уусан алга болов. Солонго байшин ганцаараа үлдлээ. Шүн болсон хойно байшин даяар ам орссон мэт дуугарна. Хананда алхны чимээ дээврээс ус тусах дуу хааныг шивнэ их инээд. Гинэт толны дэргэдээс мандахын хоолой сонсогдов. Солонгоо чи намайг орхисон. Үгүй би тэгвэл надтай хамт ир. Толны гадаргад мандахын дүрэг гарч ирэв. Нүдэн гүн хар. Ард нь нуурын гэрэл хөвж байлаа. Солон гайсан давхарч унсан ч гинэт түүний хөл шалан доогоор татдагдж ус шиг зүйл доош нь норгож мэдрэгдэв. Доош харвал шалан дор ус урсаж байна. Уснаас гарч ирж солонгийн гар шүүрв. Бити эсрэг үз гэж хүүтэн хоолой шивнэв. Өглөө байшинд хинч байгаагүй. Зөвхөн ширээн дээр 3 аяг мандах Тэмүүлэн Солонго ба тэдний нэрийг сийсэн. Аягны ёроолд улаан толб үүссэн байв. Нуурын ус толь шиг намгүй. Гэхдээ анзаарвалгүй өнгөрөх аргагүй нэг зүйл байлаа. Усан дунд 3 сүүдэр зэрэгцэн сууж цонх руу ширтэж байв. Гурдуурлаг өнгөрсөн нууц. Нуурын эрэгт намрын хүнсэл хүлээж
хоосон байшингийн цонхноос салхи гулсахад амьсгал мэт дуу гарч байв. 2 хоногийн дараа нуурын оролцоо ирсэн цагдаа нар Зуслангийн байшин шалгаж эхлэв. Гэвч тэдний байшинд ороход нэг л хачин зүйл анзаарагдав. Агаар нь мөсөн мэт хүйтэн хан дагав усны толб мөн ханаар эмэг гэж бичсэн гарын мөр байлаа. Хяналт хийж байсан Ахмад Батшаргал ширийн доороос нэгэн хуучин модон хайрцаг оллоо. Тэр хайрцагт шаргал өнгийн гэрэл зураг захидал сэтгүүлийн хуучин хуудас байв. Гэрэл зураг дээр 1956 он гэж наран нуурын амралтын байшин гэсэн бичигтэй инээмсэглэж буй залуу гэр бүл аав ээж охин харин дараагийн зураг дээр байшин шатсан байдалтай бүх зүйл хар утаанд бүрхэгдсэн байлаа. Захидлын ихэнд энэ байшин биднийг аврах ёстой байсан. Гэтэл тэр биднийг залглаа. Хэрвээ хэн нэгэн үүнийг уншиж байвал нуурын гэрлийг буудаг. Тэнд байгаа зүйл хүмүүсийг буцааж авдаг. Эс мандах гэсэн байв. Ахмад цочин захидлыг уншиж байх зур цонхны цаана усан дотор гүн шиг дүрс гарч ирэв. Цагдаа нар гүйж утсан ч усанд юу ч байсангүй. Гэхдээ зураг дээр байсан охины царай яг мандахын царайтай адил байв. Тэр шин байшинд ганцаараа бичвэрэмд шалгаж суусан туслах цагдаа наран гинэт хөлийн чимээ сонсов. Хаалга онгот урд нь цагаан даашинцтай охин зогсож байлаа. Нүүр нь харагдахгүй гэхдээ нүдний оронд хоосон гэрэл асж байв. Ихчээ гэрэл асчихсан байна гэж охин шивнэ. Наран малмагдан угарсан ч охин гинэт алах болж ханан дүрс тод үлдэв. Ханын зураг адил тэр дүрс хөдөлж шивнэх чимээ гарлаа. Тэр биднийг шатаасан, тэр буруутай нуур биднийг татсан. Наран гүйж гараад Ахмадад хэлэхэд гэтэл гадаа нь усан дээгүр гэрэл хөвж байлаа. Тэр гэрэл нь зэрэглээ биш харин 3 хүний дүр. Мандах, солонго, тэмүүлэн. Ахмад байшингийн архивыг ухаж эртний мэдээлэл шалгахад 1956 онд энэхүү байшинд наран нуурын амралт нэртэй байсан бөгөөд газар доорх шаталтад гарч 3 хүн нас барсан аав охин их. Охины нэр нь Солонго гэж байлаа. Тэр ослын дараа байшингийн дахин баригдаагүй гэвч хожим нэгэн хүн тэр газрыг худалдан авч амралтын байр болгон засварлав. Түүний нэрийг Сүнсний цэргэлээ гэж өгсөн байна. Тэр худалдан авагчийн нэр нь Мандах. Бүх зүйл гинэт утга холбогдов. Одоогийн Мандах, Солонго, Тэмүүлэн нар бол тэр үеийн нэрийг давтаж төрсөн хүмүүс байв. Тэдний хувь тавилан нуурын хүйтэн гэрэлд дахин холбогдож түүх өөрийгөө давтаж байсан хэрэг байж. Ахмад буцахаар машинд асуулаа гэвч хөдөлгүүр хассангүй. Толинд харвал арын судал нэгэн хүн сууж байв. Цагаан даашинцтай охин. Тэр охин инээмсэглэж шивнэ. Та нар дахин ирэх болно. Нуур хизээж хоосон байдаггүй. Ахмадын машин гинэт замаас гараад нуур руу орлоо. Манан өтгөрч гэрэл бүрхэг боллоо. Дараа нь намгүй. Өглөөний нар мандахад нуурын ус тайван гихж усны гадаргад нэгэн шин дүрс нэмэгдсэн байв. Нуурын гүндэх дуу хоолой 4-р бүлэг. Шүн дунд байшин даяар нам гүм гэвч солонго нойр хүрсэнгүй. Сэрвэл мандах алга тэмүүлэн хорхирн гадаа ноход уйлж нуураас салхи хийсэж усны гадар тойш шиг гэлэлцэж байлаа. Гинэт солонго гэж нэгэн сул хоолой чихэнд нь сонсогдов. Тэр цочин өндийж дуу гарсан зүг цонхны зүг харвал хөшиг өөрөө хөдөлж байв. Хөшгөний цаана эмхтэй хүний дүрс зогсно. Цагаан даашинз нь усанд норсон мэд үсэн өөрийг нь таглаж хуруун шилэн цонхыг зөөлөн мачиж байлаа. Мандах уу гэж тэр айсан дуугаар асуув. Хариу үгүй. Харин нөгөө хоолой илүү тодорч гүнээс сүнгэн нь сонсогдов. Надад туслаач. Солонгаар чийдэнгээ шүүрч аваад гадна гарлаа.
Нуурын усны дэргэд хүрэхэд цагаан манан таастай байв. Манангийн цаана нэгэн эмэгтэй усны дэргэд бүхийж юм хайж байгаа мэт харагдана. Та хэн бэ? Би энд байна. Намайг мартсан. Солон айснаас болж гიშгэх бүртээ элс шарчигнуулан байлаа. Эмэгтэй гинэт толгоогоо өргөхөд тэр нь хүн биш вэ. Цонхон тарсан тэрэл цагаан сүнс. Гэвч энэ удаа тэр айхгүй байв. Харин гомдсон, уйлсан мэт харагдана. Солонго айж байсан ч сүнсний нүдэнд гонигийг мэдэрч алхамаар ойртов. Тэр мөчөд нуурын дэргдэх газар баг зэрэг задгаарч шороон унаж эхэллээ. Тэмүүлэн гадаа гарч ирээд ашгарлаа. Солонгоо буц! Газарт ан цав гарч байна. Гэвч солонго ухуурхаас өмнө хөл доороос хачин гэрэл цацарч тэд хоёул нууц хонгил руу унжээ. Доош унсны дараа тэд нойтон хантай хуучин чулуун хонгилд орсон байв. Гэрэл үе зөвхөн солонгийн чийдэн сулхан эсэж байв. Хонглын үнд рүү явах тусам хан дагуу хүүхдийн зураг, бичиг, дэвтэр, цагаан тууз, эвдэрхий хүүхэлтэй харагдана. Хамгийн үзүрт жижиг модон авдар байв. Түүнийг онгойлгоход хуучирсан өдрийн тэмдэглэл цагаан тууз охины зураг гарч ирлээ. Дэвтэрч бичсэн байв. Намайг саруул гэдэг 1999 оны 100. Би эндээс нуур руу орсон. Би гомдсон. Би тэднийг уучлж чадаагүй. Гэхдээ би гэрэлд очиж чадаагүй. Солон дэвтрийг атгаж чичирсэн дуугаар хэлв. Би чамайг уучлалт гуйж байна. Саруулаа. Хинч чамайг мартсангүй. Тэр үс хэлэгдэх мөчид хонглын таацны гэрэл анивчиж хүйтэн салхи дайрав. Сүнсний дүрс хаан дагуу гарч ирэн аажмаар инээмсэглэв. Баярлалаа. Дуун гүн нам гунигтайгаар тасарлаа. Хонглын орой нурж тэд яарн гадагш гарч ирэв. Нуурын дэргэд өглөөний анхны туяа тусаж байлаа. Усны мандал дээр богино хугацааны гэрэл гялцаж охины дүрс үүл мэд сарниж алхав.